За өнөөдөр мундагчуулын салбарын ой тохиож байгаа юм байна. За миний би бага насндаа мал дээр одоо мал маллаж, за адуу манаж, унаг татаж, айраг бүлж, хонь хариулж, үхэр ивэлгэж тийм ээ. За хург хонь мургаараа ивэлгэж байгаа юм байна. Тэгээ өвлийн хүүтэн одоо шөнө үхрийн халуун баасанд хөл гараа дүрж дулаацж тэгэл ингээл их л олон зүйл болж байсан даа хөрх юм. За ингээд өнөөдөр Монгол улсад телевизийн салбар үүсч өгсөн 56 жилийн ой тохиож байгаа юм байна. За ингээд бага насндаа аав ээжтэй тусалж явсан Баяр хүү гэдэг хүүхэд 10 жилээ төгсөөд нэг сургуульд орж эрүүл мэндийн шалтгаанаар тухайн сургуульдаа сурах боломжгүй болж за ингэж явж байхдаа Орхон аймгийн Иргэдийн төлөөлчдийн хурлын дэргэдэх нийтийн мэдээллийн төв телевизийн Батчулуун Төгсөө гэдэг хоёр одоо ах トゥ хоёр сайхан залуутай танилцаж за ингэснээр одоо энэ телевиз рүү анх одоо босгыг нь алхаж олон сайхан хүмүүстэй танилцжсэн. За ингээд болцоохон ахта мөнгө гжтэй дээгээд бат цэцэгт учралд батаа ахта за бадралд хатнаа хүслэн гэл одоо залуучуудаа бүгдэнд нь телевизийн салбар үүсгэснээр 56 жилийн он баярын мэндийг хүргэе. За анх телевизийн байгуул руу ороод дөнгөж 10 хэдтэй хүүхэд амьдрал үзчихсэн. Маш их төрийн албатай танилцжсэн. Өнөөдрийн миний мэрэгжил сонгогдсон шалтгаан гэх юм бол үүгээр дамжиж энэчэн байж хатад аймгийн захиргаан дээр байлдуулсан телевизд ороод би төрийн албаагч болох хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Ингээд ард иргэдийн амьдралыг ингэж анх таньж эхэлсэн.